Хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв сорилтуудаа эргэн харах уу гэсэн сэдэв байна. За бүгдээрээ хамтдаа залбираад өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Аава, бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирж байна. Тэгээд таны үг биднийг босгон байгуулж бас илчлэл ойлголтыг өгөх болтугай гэж залбирч байна. Амен. Бид амьдралын шуурганд өртөх үед ихэвчлэн бидний нөхцөл байдал өөрсдийг манд бүчин авдаг. Бид асуудлуудаа маш хурдан анхаарлаа төвлөрүүлдэг. Бид асуудлаа даван гарахын тулд өөрсдөд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Заримдаа энэ нь даван туулах механизм болдог. Гэхдээ мөн зарим үед өөрсдийн дотоод совиндоо тулгуурлах нь биднийг шархлуулдаг. Харин Исая 58-ын 10-аас 11-д өөр зүйл харагдаж байна. Хэрэв бид үлсэглэн болон дарлагдсан хүмүүст үйлчлэх тал дээр анхаарлаа төвлөрүүлбэл Бурхан бидний хэрэгцээг хангах болно гэж хэлдэг. Мөн энэ нь бидэнд өөрсдийнхөө амьдралыг харж бусдыг ерөөхийн сайхныг харуулдаг. Энэ гоё хэсэгт бусдыг хайрлах нь бэлэг болохыг харуулж байна. Мөн энэ бэлэг нь зовлон бэрхшээлийг даван туулахад биднийг илүү хүчирхэгжүүлдэг юм аа. Бусдын зовлон донд бидний хайр маш их хэрэгтэй байдаг. Харин бид өөрсдөө сорилтод унах үед бусдын зовлонг онцгойлон ойлгох чадвартай болдог. Хэдийгээр тэдний зовлон биднийхтэй яг адил байх албагүй ч жаахан ч гэсэн тэдний туулж буйг мэдэрдэг юм аа. Ойлгодог байх нь бусдыг илүү хайрлахад тусалдаг. Үргэлж өөрсдийгөө л гэхээс бусдыг яаж өрөөж болох өөрсдийн дотоод бололцоогоо хардаг байх нь хавьгүй дээр юм аа. Өөрсдийнхөө харааг Бурханд болон бусдын хэрэгцээн дээр төвлөрүүлэх нь бидэнд шинэ харах өнцгийг бий болгодог. Бид өөрсдийнхөө зовлон бэрхшээл болон сул дорой байдлаа бусдад туслахын баяр баясгалан ба ялалтаар сольдог. Энэ үйлс нь биднийг Бурхан руу улам илүү ойртуулдаг. За Библийн ишлэл Галаат 2-ын 20 дугаар ишлэл. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Идүүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн Бурханы хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм аа. Еврей 12:1-ээс. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул альва саадтгар ба амархан өрхөддөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм аа. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн түүнийг санагтун. Исая 58-ын 10-аас 11-р ишлэл. Өлсөгчдөд өөрийгөө өгч зовгсдын сэтгэлийг сатгавал гэрэл чинь харанхуйд мандаж бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. Эзэн чамайг ямагт удирдан ган гачийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт ширгэшгүй устай урсгал мэт байх болно. Амен. Тэгэд өнөөдрийн чимээгүй цаг та бүхнийтэй ярих болтугай. Бурхан та бүхнийг ивэг.